юун дээр тогтдгүй гэж бид их ярих дуртай. Хүн чанар энэ хоёрхан үгэнд амьдралыг өөр дээрээ тогтоож чадхаар агуу их хүч, агуу их хайр, инрэл нэгүслэл оршдог болов уу гэж би боддог. Бид энэхүү нэвтрүүлгээрээ хүн чанарын төлөөх цэц булаалцсан хий хоосон яриа бус. Жинхэнэ нэг нэгэндээ сэтгэлийн дэм, баяр баясгалан, амьдрах итгэл, урам зориг хайрлсан хүн чанарын илэрхийлэл болсон нэвтрүүлэг байлгахаар чадан ядан зорилоо. Хүмүүсээ бие биенээ хайрлая, хүн чанараа өнгөлн зөвлөе. Эрхэм үзэгчдээ хүн чанар нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Хүн чанар нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын хүндтэй зочноор онцгой утас компани нэгтлэн бодогч хадагта эмэгтэй эгч маань өргөдөө оролцоод байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та нар ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд энэ телевиз үзэж байгаа хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргье. За тэгэлгүй яхаа тэгэхээр нэвтрүүлгийн зорилго маань хэн нэгэндээ сэтгэлийн дэмийг хайрлаж нийгэмд хийж бүтээж байгаа гэгээлэг зүйлийг үзэгчтэй хүргэдэг. Энэ ч утгаараа онцгой ус компани маань олон сайхан хүмүүнлэгийн ажлуудыг бол үзэгчд маань мэдж байгаа. Тэгэхээр мэдээч хэрэг хүний тэр сайхан эрүүл мэнд болоод мөн одоо нийгэмд одоо хийх ёстой ажлуудаа бол нийгмийн хариуцлага ухамсарлаж маш олон ажлуудыг хийдгээ. Тэгээд бас танаа байгууллагын төлөөлөл болж бас нэгтгэж байгаа урьж оролцуулсан байгаа. Тэгэхээр манай онцгой ус компани маань одоо 2014 онд ямар одоо ололт амжилттай байв 15 оноос ямар ололт амжилтуудаар бас одоо төсөөлж байна тийм ээ. Энэ талаар бас үзэгчтэй хуваалцахгүй юу? Ер нь онцгой ус компани маань хэдэн онд байгуулагдав? Энэ талаар бас хоёлаа яриагаа эхлэх үү? За тэгээд онцгой ус компани маань 2008 онд анх байгуулагдсан. Тэгээд 2014 онд бол одоо ажлын амжилт их байлаа. Манай компани захирал агарын бариач Батсалан маань одоо энэ хүндтэй тэргүүний ийм шагналуудыг авсан. Дээрээс нь одоо Монголын энэ Монгол гайхамшиг, Монголд энэ ангатагч гэдэг номонд одоо өргөдөж бас өөрийнхөө түүхийг өчүүлж байгаа. Ийм амжилттай явж байгаа. 2015 онд бол манай энэ онцгой ус компани одоо ингээд олон улсын нэртэй ийм соёлыг хуучин одоо тарины амралт гэж байсан тэрний тэнд зүүн хараад барихаар маш том ажил төлөвлөд байж байгаа. Ямар мандгийн. Одоо нэгэсэндээ манай онцгой ус компани маань одоо үйл ажиллагаа өргөжин тэлж бас 15 онтойгоо маш том одоо нийт одоо ард иргэдтэй үйлчлэх тийм том соёлыг байгуулж байгааг сонссон. Тэгэхээр энэ соёлыг маань одоо мэдээж хэрэг ямар нэр өгөв? Мөн одоо иргэд маань бас очиж үйлчлүүлэхэд зөвхөн зүүн хараа одоо тэр сумандаа юм уу? Аль эсвэл одоо бүх одоо сумын орон нутгуудын хүмүүс хамрагдах ёстой мó, нийслэл хамрагдах ёстой мó? Энэ талаар бас ярихгүй юу? За, ер нь тэр соёл маань ерөөсөө зөвхөн зүүн хараадаа биш. Ер нь олон улсын соёлол болно. Гадаад дотоодын маш олон хүмүүс одоо манай энэ Батсалмангор ингээд эмчлүүлэхийг маш их хүсэж байгаа. Энэ хүн байна онцгой увдис гэдэг нэрэндээ тохирсон ер нь л их онцгой гоц авьяастай хүн байгаа. Би энэ хүнтэй одоо ингээд 8 дахь жилдээ цуг ажиллаж байна. Тэгээд манай Монгол улсад бол тэр онцгой увдисын соёлыг барьснаар бол маш том хөрөнгө оруулалтууд гаднаас орж ирэх байх. Тэгээд ер нь Монголынхаа ард түмнийг ч гэсэн эрүүл сайн сайхан байлгахын төлөө энэ хоёр хүн маань өөрсдийнхөө чадах болгоныг л хийх гэж зүтгэж идэг тийм хүмүүс байгаамаа. Энэ ч утгаараа бас бид бүхэн хүн чанар нэвтрүүлгээрээ хэн одоо хаана ямар ажлуудыг хийж байна, хэн одоо нийгэмдээ бас хувь нэмэр оруулж байна, хэн одоо зөв зөвтэй амьдарч байна гэдгийг одоо үзэгчтэй хүрэхийг эрхэм зорилгоо болгодгоо. Тэгэхээр энэ ч утгаараас онцгой ус компани маань ажил болсон өргөжин тэлж бас тэр том одоо соёлыг нээсэнд бол одоо үзэгчдийнхээ өмнөөс талархаж байна. Мэдээч хэрэг хүмүүс заавал настан буурал гэдгүү одоо настан буурлууд хөгшдүүд эмчлүүлэхээс гадна нас мэдээч өвчин хүнд хэлж ирдгүү гэдэг шиг одоо эмчлүүлэх шаардлагатай. Зүгээр одоо юу гэдгийг заавал өвчин зовлон гэхгүйгээр одоо хөвтөх тийм одоо амрах тийм боломжууд нээж өгж байгаа болоо тэр соёлолт маань. Тэр соёлолт маань ер нь бол одоо агаар ус гэдэг юм бол маш баг дээд зэгтэй байгалийн сайхан тийм учраас заавалчгүй өвчтөе хүн гэхгүй
хэрэггүй. Ер нь өөрөө хүсгэл юм бол ямар ч хүмүүс манай соёлоор үйлчлүүлэх болно. За тэгвэл мэдээж үзэгчд маань бас нэр нь юу гэлээ манай соёлын маань Хос совдис гэдэг нэртэй. нэртэй. Хос хувьд сувилэлт маань бас имжлүүлж хэвтэж одоо амар тайван байдлыг бас хүсэх юм бол бас танаа байгууллагад хандаж болох нэ тий. Тэгэхээр манай ихтэйгчийн маань хувьд урд нь одоо онцгой улс компанид маань одоо ажиллаж энэ сайхан бас эрүүл болж тийм ээ өөрөө бас өвчин бас тохиолдоод энэхүү одоо байгууллагад хандаснаар бол эрүүл болсон гэж сонссон. Энэ талаараа бас хаалцахгүй юу? За би өмнө нь бол банкны системд 30 жил ажилласан. Тэгээд ер нь бас өвчтөй байсан. Монголчуудын одоо энэ дийлэнх хянал тусаад байгаа янз бүрийн бөөрийн өвчин, тэгээд хөл гар өвддөг, нуруу өвддөг ер нь л эмний хамааралтай л байсан. Ер нь л эм л ууж байдаг. Тэгээд ер нь явж байгаад энэ хоёр хүнтэй таарад уулзаад уулзаад тэгээд энэ хоёр хүнийхээ заавар зөвлөгөөгөөр одоо бариулаад бариа засал хийлгээд тэгээд ингээд одоо бол эм гэдэг имийг бол мартсан. Тий. Эм гэдэг юмнаас бол ер нь одоо сүүлийн ямар ч байсан нэг 6 жил бол ямар ч эм уугаагүй. Тэр маань одоо маш том өөрт бол том хөрөнгө оруулалт хийсэн юм шүү. Тэгээд нөгөө ингэж явсаар байгаад энэ хоёртойгоо цуг ажилдаг болсон. Одоо компанийн гэрэт нэгтлэн хийдэг. За. Ер нь манай ихтэйгчийн маань хувьд урд нь одоо ямар ажил эрхэлж вэ? Одоо банкны салбарт ажилладаг гэсэн шүү дээ. Тэгэхээр хаана одоо ямар банкны салбарт ажиллаж вэ? Би анх Малахын банкнд эхэлж ажилласан. Одоо тэгээд ер нь бол Ардын банк, Сэргээн Босголт банк, Хадгаламж банк, одоо Хадгаламж банк ба төрийн банк болсон байгаа. Хамгийн сүүлд энэ хорооллын тооцооны 3 дугаар төв гэдэгт сүүлд нь ажиллаж ирсэн. Ер нь бол Нэгтлэн Баадагч одоо санхүүгийн ажилтнуудыг нэлээд чанга нямба одоо юу гэдгийг бас хүмүүс тэгж дүгндэг шүү дээ. Ер нь ч бас юмдаа бас нэлээд аригтай хямгтай одоо аливаа байгууллагын одоо тэрхүү санхүүг хариуцна гэдэг бол нэлээд том асуудал шүү дээ. Тэгэхээр хувь хүний хувьд та одоо юу гэдгийг хэр одоо нямба хүм. Ер нь бол одоо хүмүүс хэлэхдээ чангал гэдэг шүү дээ. Ер нь жоохон тэр тал руугаа нилээдгүй бас чанга байж л байхгүй л болохгүй шүү дээ тийм ээ. Тэгжээж л одоо энэ компани маань санхүү сайн байж ижил цаашдаа одоо ажил үүснэ улмал дээшээ явна. Тэгэлгүй яах вэ? Мэдээч хэрэг нөгөө аливаа ажлыг хийхэд санхүүгийн асуудлууд нэлээдгүй тулгардаг шүү дээ. Үүн дээр бас одоо юу гэдгийг ах トゥ хамаатан садан найз нөхөд тэгээ одоо үйлчлүүлэгч нарын тус нэмэр одоо би болов уу ерөн төр засгаас гэдэг юм уу ямар нэгэн байдлаар манай одоо соёлыг нээх энэхүү одоо компани үйл ажиллагааг өргөжүүлэхэд одоо хэр их одоо хүмүүс тусдсан болов энэ талаараас танд сонирхолвол тийм ер нь бол одоо энэ хоёр маань өөрийнхөө л одоо хөрөнгөөр энэ соёлыг барих гэж л одоо ингэж зүтгэж байгаа. Тэгээд бас маш хоёр давхар маш том хэмжээний одоо ийм соёлол учраас хөрөнгө мөнгөний асуудал бас шаардлагатай. Тэрийг бид нар бас одоо болж өгвөл гадаадын төсөл дэмжлэг ийм л юм авах. Өнөөдөр маргаашийнхаа энэ хийж байгаа ажил маань ер нь бол энэ хоёр хүний маань хөдөлмөрийн үр шиг байгаа. Тэгэхээр мэдээч бас улс их оронд маань нэг соёлол ч гэсэн нэгээр нэмэгдэх юм бол одоо мэдээч хэрэг нөгөө төрийн нуруунд дээр байгаа ачаанаас л хөнгөлнө гэсэн үг шүү дээ тийм ээ. Мэдээч олон эмнэлгүү шаардлагатай олон одоо төрөл бүрийн салбарын одоо бүхэл зүйлийн одоо барилга байшин одоо гэл хэрэгтэй шүү дээ. Гэтэл одоо тэр том хоёр давхар соёлыг бас бүх одоо хүмүүс хамрагдах цар хүрээтэй бий болгоно гэдэг бол нэлээдгүй олон хүмүүсийн хүч хөдөлмөрөө гэж бас ойлгож байна. Тэгээд мэдээч бас танаа цогц компани маань одоо гол хүн болох одоо агарын барьяач гэж ярьдаг шүү дээ. Энэ хүний маань ер нь юу гэж Соломон гэж хүний маань одоо тодорхойлвол та юу гэж тодорхойлох вэ? Ер нь энэ хүн маань одоо хосгүй дээ. Би одоо өөрөө бүр яг л одоо энэ хүний хажууд нь ингээд байгаад энэ хүний сэтгэл зүрхнээсээ тэр хүмүүст хандж байгаа энэ хандлагыг одоо бас гэргийн байна.
Энэ хоёр бол үнэхээр л нэг тэр хүмүүсийг нэг эдгээчих юмсан. Энэ хүнийг энэ нэг зовлон төвчнөөс нь салгачих юмсан гэсэн ийм сайхан сэтгэл өвөрж явдаг хүмүүс учраас би энэ хоёр хүмүүст маш их хайртай. Тий энэ хоёр хүмүүсийн ажлын тэгээ цаашдаа өөрийнхөө чадах чинээгээр ингээд дэмжээ туслаад ингэж явъя гэж бодож байгаа. Тэгэлгүй яг нь ер нь бол одоо юу гэдгийг тэр одоо эмчлүүлэх, үйлчлүүлэх гээд очисон хүмүүс бол одоо ямар шаардлагыг тийм ээ одоо тавьсан байх ёстой юм. Тухайлбал одоо хаана очиж үзүүлэх үү? Дээрээс нь одоо юу гэдгийг ямар байдлаар одоо юу гэдгийг танаа бас нэг журам гэж байгаа шүү дээ. Байгаа. Манайх бол хүмүүсийг очирлуулаад зогсоогоод байдгүй. Урьдчилаад хүмүүстэй чирэгдэл гаргахгүйгээр утсаар халуучсан тохиолдолд нь дугаарыг өгчдөг. За та тэдний өдрийн тэдэн цагаас дугаар авлаа шүү гэд. Яг л та тэр цагтаа ирсэн байх хэвээр. Хүмүүст бол хамгийн гол хилдэг шаардлага маань юу юм гэхээр ерөөсөө та цагтаа л байх хэвээр. Тэр хүн цагтаа ирээл үйлчлүүлэл гарах юм бол дараагийн хүн бас л цагтаа ирж үйлчлүүлдэг учраас хүмүүс цаг заваа маш их хэмнэдэг. Тэглгүй яг гоо тэгэхээр манайх бас өвгдөөс уламжлалж ирсэн сайхан овдос одоо эдшид одоо энэ хүү бас гарын одоо юу гэмдэ өглөгийг бол угаасаа дээр үеэс бас бид бүхэн хүндэлж одоо шүтэж биширж ирсэн ард түмэн шүү дээ. Тэгэхээр мэдээж энэ хүн сайхан гавьяатай овдостай энэ хүнээр бас эмчлүүлж эдгэрч илаашрна гэдэг бол үнэхээр сайхан зүйлээ. Тэгээ мэдээж өвчнгүй байхад л одоо бүх зүйл болдог шүү дээ. Тэгэхээр мэдээж танаа байгууллагын хийж байгаа хэрэгжүүлж байгаа энэ хүү өөрт одоо өгсөн тэр увцаараа бас олон хүмүүсийг эдгэж аваад бас их талархаж байна. Тэгээд түүний нэг олох бас эдгээр ажлуудын дэмжээд тэр том одоо байгууллагын бас ерөнхий том зохицуулагчийн нэг шүү дээ. Одоо Нэгтлэн Бадарч гэрээт Нэгтлэн Бадарч хэдий ч одоо тэрхүү байгууллагын өнгө төрөх дээрэс нь одоо нэг Нимба байхнаас танаас шалтгаалдаг. Тэгэхээр өнөөдөр бас бид бүхэн нэвтрүүлгээрээ хин нэг баярлуулж хин нэгэндээ сэтгэлийн дэмийг хайрлахыг хүсдэг. Тэгээ манай ихтэйгч маань бас ямар хүнийг баярлуулахыг бас хүсэж байна. Мөн одоо юу гэдэг мэдээж олон сайхан хүмүүсийн дэмээр тусаар эдгсэн, илааширсан хамт олонны дундаас өсөж хүмүүс их хүн, эмэгтэй хүн, ийм сайхан гавьяатай хүний манаас үзэгчд маань хараад бас бахархаж баярлж байгаа баха танаар. Тэгэхээр таны хувьд хүн чанар гэж юу гэж тодорхойлох бол ер нь хүн чанар гэдгийг бол би одоо хүн бол хүнд сэтгэлийн дэмээр л хүн байж ивэл хүн чанартай хүн гэж үзнэ. Гэтэл манай хоёр дээр орж ирж байгаа хүмүүс болвол одоо хамгийн гол нь хүн болгон баярлалаа гэдэг үгийг хэлдэг. Тэгэхээр тэр хоёрт бол хүн чанар бол байна гэж л би боддгийм л да. Тийм. Үнэхээр одоо ийм яагээд өвдөөд ядраад янз бүрийн хүн ирнэ штэ. Өргүүлцэн, төрүүлцэн, тэргэн дээр суудсан, олон жил өвдсөн хүмүүс энэ хүн л намайг нэг одоо эдгээгээд өгөх болов намайг энэ өвчнөөс минь багч гисэн олон жил өвдсөн хүмүүс бол салгаад өгөх болов гэсэн ийм хүмүүс ирээд тэгээд нөгөө орой засалчаар маань үйлчлүүлээ сайхан болцсон байхад бид нар баярлдаг байхгүй юу. Нөгөө хоёр маань яадгүй гэхээр ерөөсөл хүний төлөө төрсөн. Ерөөсө хагас сайн бүтэнсээ өдөр амардаггүй, амралт баяр ёслолын үеэр амардаггүй. Ерөөсөл тэр хүмүүс маань хэдийдэж холбогдсон утсыг аваад за одоо ингэн шүү, за одоо тэрийгээ тэгэн шүүгээ байнга ингээд тэр хүмүүсийн төлөө байдаг учраас манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүс бол ер нь бүрэн сэтгэл дүүрэн байдаг л гэж бодож байна да. Тэгэлгүй яхаа мэдээж хэрэг маш хүнд хэцүү өвчтэй зовлонтой хэцүү байгаа хүний ард гэр бүл ах トゥ найз нөхд бүгд л зовж шаналж байдаг шүү дээ. Түүнийг эдгээгээд илаашруулад гэрэл гэгээ өгөхөр мэдээж баярлахгүй байхын аргагүй.
За нэвтрүүлэг маань үргэлжлэн хөрсөөр байна. Тэгэхээр өнөөдрийнхээ зочинтой бас энэхүү онцгой хувьц компани дээр хөрөлцөн ирээд байна. Тэгэхээр мэдээж хэрэг манай зочин маань бас урмын сайхан үгийг хэлэх байх тийм ээ. За онцгой хувьц компани удирдлагуудаа 2015 онд ажлын их бүтээл аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөнхий яалтамд та бүхэндээ баярлалаа гэдэг үгийг өнөөдөр хэлэх гэж ирсэн юм аа. За тэгээд манай агрын бариач Бацалман маань хүмүүсийг өөрийнхөө авьяас бэлгээрээ сэтгэлээрээ эмчилдэг. Тэгээд энэнийг арын албын залгуулж явдаг. Дэд захирал сайн туяадаа энэ хорвоогийн сайн сайхан бүхнийг хүсэн ярууч бэлэг бэлгийн дээд цэцгийн баглаа бэлгэлье. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн бас хүндтэй зарчим болох манай ихтэйгч манаас өдөр хоёлаа бас ярилцаж студид манаас өргөдөж урилгын маань хүлээж авч онцгой хувьц компанийнхаа талаар мөн одоо хүн чанарын талаар тийм ээ мэдээч хэрэг хүний энэ сайхан зам чанар хүний сайхан сэтгэл гэдэг бол манай онцгой хувьцтай бас салшгүй холбоотой гэж бас хэлж та хоёрыгаа баярлуулахаар ирсэн байгаа. Тэгээ мэдээч хэрэг танай компани дээр ирснийх одоо сайхан халуун дулаан яриа өрнүүлж үзэгчтэй бас тийм ээ тухайн байгууллагынхаа талаар бас товч танилцуулсан мөн бас дэлгэрэнгүй энэ жил бас 15 онд бас ажил үйлснэ 14 оноо ажил үйлсээр дүүрэн өнгөрөөж 15 онтойгоо бас совилалтай золгож байгаа гэсэн. Тэгэхээр совилын талаар манай ихтэйгч маань бас маш их ярьсан байгаа. Тэгэхээр совилал маань одоо яг хаана одоо зүүн хараад гэж сонссон яг хаана одоо ямар одоо давуу талтай мөн одоо хичнээн хүний хүчин чадалтай хүлээж авах хүчин чадалтай мөн одоо совилын маань мэдээж хэрэг энэхүү одоо төрийн одоо нуруунд дээр байгаа ачааг бас хөнгөлж байгаа ийм одоо бас байгууллагуудын нэг шүү дээ. Тэгэхээр энэхүү ажлыг хийхэд мэдээж санхүү асуудлууд зөндөө байдгаа гэж манай ихтэйгч маань ярьсан байгаа. Тэгээ ихтэйгчийн маань хувьд бол одоо гэрээт нэхлэн бодогчоор одоо ажиллаж байгаа одоо 8 жил та нартайгаа хамтарч ажилласан. Тэгээд мэдээж санхүүгийн асуудлууд хүнд байсан гэж ярьсан. Тэгэхээр та маань одоо өнөөдөр бас ирснээс сэтгэлийнхаа халуун дулаан үгийг яриад мөн одоо онцгой хувьц компанийнхаа зорилтуудын талаараас үзэгчтэй дахин хуваалцахгүй юу? За манай компани хамгийн гол зорилго бол 2015 онд одоо хуучнаар тарины амралтны ас 8 км-т бид нэр одоо совилал амралт одоо хүмүүсийг хүлээж авдаг, амраадаг, совилдаг. Тэгээд нас харгалцахгүй ийм одоо гейм байдлаар бид нар бол 10 байшингаа бэлэн болгоцсон байгаа. 6 сар гараад эхний ээлжийнхээ хүмүүсийг авч эхэлнэ. Тэгээд тэрэнд бол одоо бид нар тог татхад маш их хэмжээний зардал мөнгө ингээд компаниасаа гаргацсан байж байгаа. Тэгээд одоо тэр бүхэнд сэтгэл зүрэх дээрээс нь одоо хүмүүсийн эрүүл мэндийн төлөө маш их анхаарал халамж тавьж өөрсдийнхээ одоо ингээд мэдсэн сурсан бүх юмаа ингээд зориулж яваа компанийнхаа удирдлагуудаа цаашдынх нь ажилд амжилт амьдралд наз жаргал сайн сайхныг хүсье гэж бодож байна да. За тэгэлгүй яхаа мэдээч хэрэг урмын сайхан үгийг хэн нэгэндээ хэлнэ гэмээр ирчлэгдэж хорслогдож илүү их одоо бас ирч хүчтэй ажилдгаа. Тэгээд мэдээч одоо энэ зүүн хараа одоо хот гэдэг лөө сум гэдэг лөө зүүн хараа гэх. Зүүн хараа хот гэдэг. Ерөнхий хараа хот юмтэй. Зүүн хараа хотоос яг ингэж тийч чинь юм байгаа юм. Хар зам бол ерөнхийдөө зам бол зүүн хараагаар тойроод 150 км яваад зүүн хараад очино. Цаашаа 22 км яваад 150 км явна тийм. Тэр яг биднээс манай байгаа газар болохоор хэрэг гэдэг газар байгаа. Одоо нөгөө тарины амралтнаас 100 урд зүгтэй тийм амд байгаа. Тэр бол яг бас ард түмнийгаа одоо манай хүнийг эмчлээд те манай хүнд одоо эмчлүүлсэн баярлсан сэтгэлээсээ тухайн орон нутгаас одоо бид хоёр чинь Багдад 100 хараад тэр газар 53 дахь газар тийм тоглож өссөн. Тэнд тоглож өссөн танилцсан газар маа. Тэгэхээр тэр газар танилцаж ус хоёулаа одоо бага насыг өнгөрөөж ирсэн газар минь одоо юу ааж газар өгчтэй. Тэгээд одоо та түмнээ энд ингэ таныг хайгаад олохгүй маа. Тийм учраас та ер нь нэг өөрийн гэсэн юмтай болвол яасан юм бэ гэсэн саналыг тавьсан тухайн орон нутаг.
Тэгээд манай хүнд өссөн учраас бид хоёр одоо нэгэнтэй л ард түмэнд минь хэрэгтэй юм чинь нэлээд удаан зүтгэлээ л да. Тэгсний үедэнд одоо энэ ажилчдынхаа хүчинд энэ олон хүмүүсийн чанарт мэрэлтийнхаа хүчинд бол бид хоёр бол ямар ч байсан бид хэд бол нэг 10 байшингаа бариад авчлаа. Тэгээ ирэх хавар 6 сард бол бид хүнээ авч эхлэх гээд байна. Тэрэндээ бол хамгийн гол нь бидэнд дутагтаад байсан юу байсан гэхээр тоог байсан. Тоог болохоор асар өндөр зардлаар бий болгошсон учраас тэрийгээ бид ямар нэг арга мөлхөн чадан байж байгаад үзэгчлээ. Одоо бол хүнээ авахд бол зовлонгүй болсон. Тэгээд 6 сарын 1-ээс хүнээ ангилна. Тэгтээ бид бол яг аваад эхлэхээр потянг тараа гэж бодож байгаа. Надад бол аймагуудаас айгүй хүсэлт ирж байгаа. За та хоёр минь совилдаа нээгээд ирэхээр бол бараг 2-3 жилийн өмнөөс аймгаар наваач. Дандаа таньдаг хүмүүсээс цуг очио. Хөөх амьтаас аргагүй л энэ чинь бас нэг 10 хоног цуг байгаад тэр хоорондоо амарна. Тэгээд тэр чинь хамгийн гол нь агаар нь сайхан, дээрээс нь давхар имчилгээ хийн, тэр чинь дисциплин имчилгээ хийгдэн, энэ хүний бариацлт явна тэгээд дундаа бас тэгээд нийтэн дүнзэж чи бас янз янзын бий болно л доо. Одоогийн байдлаар бол яг хуу эхний ээлжинд 40 хүн авах юм хийх гээд байгаа. Тэгээд цаашдаа бол энэ маань олон улсын совил болох хэмжээний үлт томрох ёстой. Яагаад гэж байгаа юм гэхээр энэ хүнд чинь нөгөө бид хоёр чинь нөгөө гадаадаас аягүй олон санал ирдэг, хүсэлт ирдэг. Тэгээ энэ хүн чинь Монголоос өндөж чаддаг хүн ганцаараа. Тийм учраас хүмүүс маань нэг юм хийгээд тэрчээ бид нэр очиё гэсэн хүмүүс байгаа учраас биднээс олон улсын хэмжээгдэн тэр Чехаас жирнэ, Оросоос жирнэ, тийм Солонгосоос жирнэ гэл хинээсээ урилга нь бол одоо ирчгээд байж лээ л да. Тэгэхээр бол мэдээж гадаадын орнуудын хүмүүстэй харьцаж байгаа учраас бас нэг Осынхаа нэрийг мохоо яачихгүй шиг, доош нь хийчихгүй шиг тийм ээ. Бас нэг нүгэрийн хөдөөч гэдэг ингэж л нэг юм хийх гээд амхандаа удаан зүтгээд аа. Тэгээд хоёр маань ингээд Улаанбаатар хотод үйлчлүүлэгчтэй одоо яах гэж байна та хэд маань. Тэгээд цаг гарганда би ингэж байгаа штэ. Ерөөсө шууд цолонтын очиж суучих юм бол нөгөө цолон байхгүй бол би ажил байхгүй. Би байхгүй цолон байхгүй. Тэгээд ч одоо яалчгүй юм болчихно. Тэгэхээр цолон чинь энэ тэнцэнэ бол цагаар нөгөө нэг хүмүүсээ ирээд мэдээж бариагаа хийгээд эргээд ингээд завсар зай гаргаж л хугацаа өгч л явна гэж бодоод байгаа шүү дээ. Одоо нэг яалтчгүй барианд орох хүнээ одоо нэг хэсэгт наваа дараа нь нэг амар хүн байдаг юм уу те? Амар хүнүүдийн намраа хоорондоо эндээ ирдэг юм зохицуулт хийх л бахар. Тэгэхээр манай Бацалмаахан манд хувьд ерөнхийдөө одоо залуу халуу одоо тий халаагаа бас өгч олон одоо залуучуудад бас энэ увдис одоо энэ тий уур ухааныг одоо шингээх одоо ямар ажлуудыг бас хийж байна. Ер нь танд шавь орогч гэдэг юм уу? Энэхүү одоо тийм ээ увдисыг одоо шингээж авъя гэсэн хүсэлтэй хүмүүс тохирж ирсэн болов? Олон хүчингүүд бэлтэж байгаа. Одоо миний охин онгогийн дэд сурж байна. Олон жилээ ингээд. Миний багуу бол барьдаг. Том нь бас барина. Энэ маань бас барина. Тий. Тэгээд ардын имлэг энэ сургууль төгссөн хүүхдүүдээс авна, шалгаж авна. Тэднийг бэлтгэх нь судсын яаж байдгийг зааж өгнө. Тэгээд нэг болох байх л та. Тий. Юм чи ямар ганцхан энэ нэр дуусах биш тийм ээ. Монголд олон тийм увдистай далд нуугдмал тэрийгэ хөгжүүлж чадахгүй тийм ээ. Бас хүмүүс зөндөн штэ. Бид хоёр дээр чинь за одоо би танд шав орё гэдээ ирж байгаа хүн соломон дээр бол зөндөөл ирж байна. Хүүхдүүч ирж байна. Дастаа хүн ирж л байна тийм ээ. Тэгэхээр энэ усууд чинь бас мэдээж энэ хүнээр дуусахгүй тэр усууд чинь бас мэдээж шалгаад байвал тэр хүний чинь хөгжүүлэх хэрэгтэй болно. Тэгэхээр манайх бас нэг тийм сургалтын зохион байгуулалт бас тийм төрийн бас байгууллага нийцээд байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр мэдээж хэрэг төрийн бас байгууллагаараа дамжуулаад бас нөгөө сургалтанд хамруулад нөгөө хүүхдүүдэд одоо бас нийгэмшүүлж дээрэс нь бас одоо юу гэдгийг нөгөө энэ увдисыг шингээж үлдээх бас том арга явж байгаа. Төрийн бас байгууллага юу гэж нэрлэв? Манайх төрийн бас байгууллага онцгой ач тус гэсэн компани нээсэн тийм. Тийм төрийн бас байгууллага нээсэн тийм. За миний зүгээс ерөнхийдөө одоо миний зүгээс манай хамт олонны зүгээс одоо хэлэхэд хэрвээ ямар нэгэн өвчтөе хүмүүс байвал итгээд ирж чадвал манай хүн ямар ч байсан та нартаа чадвал чадна гэж хэлвэл энэ хүний дараагийн үг бол үнэн үг юм шүү. Чадахгүй гэдгээ л хэлдэг манай хүн. Одоо би барахгүй нэ гэвэл одоо тэгээд гомдож болохгүй. Ямар юм цаг алдахгүй. Харин бариагаа ингээд барианд ороод ирэнгүүт ирээд одоо итгээд ирлээ гэж бодоход тууштай явах хэрэгтэй. Дундаас нь мэдээж тэр чинь өргөс авсан юм шиг шууд идэхгүй шүү дээ. Өвдөн, зовн, тэгжээж идэх нь хугацаа байна. Тэр бүхнийг зөвөр ойлгоод ирэх юм бол манай өвөө таалга нээлттэй. Тэгээд энэ хүн бол тусалж чаднаа гэж хэлмээр ах юм. Хоёр гэх юм бол инхээ ихтэй одоо ичийн зүгээс болон бидэнтэйгээ хамтран ажиллаа тэгээд урам зориг өгч ингэж биднийгээ хүндэлж явдагд баярлдаг шүү таньдаа гэж хэлмээр байна бас.
Өнөөгийн уламжлалт ангаах ухааны хөгжлийн чиг хандлагаас харахад онол арга зүйн талаар нэлээд хэмжээнд ажил хийгдэж амжилт гараад л байгаа юм шиг харагдаж байгаа ч гэлээ. Уламжлалт сургалтын талаас нь өөрөөр хэлбэл багш шавийн хооронд гараас гар дамжсан нарийн нууц эмчилгээ, дадлаг, туршлага, уламжлан сурч авах нь харьцангуй суларсан төлөв байдал анзаарэгддэг. Онцгой хувьдас төвийнхэн би аз жаргалтай амьдралыг бүтээж чадна хэмээх хувийн хөтөлбөрийг боловсруулан түүнийгээ хэрэгжүүлэхэд нь сэтгэл санааны болон энергийн дэмжлэгийг үзүүлдэг байна. Хэлж ирдэггүй, хийсэж ирдэг өвчин зовлонгууныг шаналн яваач гэлээ. Өөрийн амьдралыг аврахын тулд өөрчлөлтүүдийг хүлээн зөвшөөрч, өөрийнхөө өвчнөд тууштай, бас хүү төвчээртэй тэмцэж, барай засал эмчилгээний дараа гам барьж чаддаг төвчээртэй хүмүүс үр дүнд хүрч болдгийм байна гэдгийг Бацолмон эмчийн өөрчлөлөгчдийн сэтгэгдлээс бэлгэнээ харж болгооч. Азийн мэдээлэл агентлагийн хамт олон улс та хоёртаа үргэлж баярлаж явдаг шүү. Олон уран бүтээлчдийг дэмжиж ажилладаг. Мөн олон хүмүүсийг илаашруулж ийм олон хүмүүсээс бид бүхэнд бас хүсэл тавьсан байгаа. Тэгээд та хоёр дээр бас баярлалаа гэж хэлэхээр манай Монголын Мисс Азийн мэдээлэл агентлагийн тэргүүн хадагтай Сотё хүрэлцэн ирсэн байна. За баярлалаа. Монголын хүндээ гарч яваа. Энэ сайхан охиндоо. За баярын минь түргээд цааш нь ажилд нь амжилт хүсье яа гэж чинь. За. Энэ чигтээ бичвэртэй гэрдэж ороо миний ахын тийм. За яшаа цааваа. За энэ ороо мэндийг та бүхэнтэй дамжуулъя. Тэгээд өнөөдөр их баяртай өдөр болж байна. Энэ Монгол Улсын Мисс охин манад ирнэ гэж одоогөл хүрээд ирлээ. Тэгээд ерөнхийдөө манай дээр янз янзын одоо тий хариу талархал гэж хүмүүс их ирдгээ. Тэгээд бид хүмүүс маань имжлэгдээд ирүүл болоод ирдэг. Тэгтэл охин маань өнөөдөр ингээд орж иж чад маш их баярлалаа. Тэгээд цаашдаа ер нь бид ер нь бол энэ хүмүүстэйгээ хамтран ажиллаж тийм ээ. Тэгээд хүмүүстэй хин хиндээ дэм болж хин хинийгаа бас өвчнөөс нь салгах юм уу бас хүчин зүсгэж байгаа бид байж гэсэн бас баяртай байна тийм. Охиныгоохоо цаашдын амьдрал тийм ээ. Ирээдүйн бүх амьдралд нь аз жаргалыг бас хүсье. Тэгэхээр цалмаахын манд хойд бас маш олон бас ард иргэд тийм ээ баярлж авдгаа хэлсэн. Тэгэхээр олон бас үзэгчд бас уулзсан байгаа. Тэгэхээр ер нь энэ ажлынхаа гараг хаанаас эхлэв? Ямар одоо хүмүүсийг бас эдгэж илаашруулв? Мөн одоо хөдөө орон нутагт төдийгүй бас дэлхийд тийм ээ Чех улс олон улсуудаас очиж энэхүү бас увцаараа үзэгч хүмүүдээ хүрсэн байгаа. Тэгэхээр энэ талаараас хуваалцахгүй юу? За би анхныхаа гараг 1974 онд Монголоос эхэлсэн. Тэгээ явсараад 1986 онд Чех руу гараад. Тэгээ тэнд эмчилгээ эхэлж хийсэндээ анх эмчилгээ хийхдээ бол би ерөнхийлөгчийн зөвлөг гэхээр ажиллаж байсан. Эмчилгээ хийхдээ бол би ерөнхийлөгч аавгаа бөөрийн зүтэлтэй багт эмчлээд тэгээд тентхийн зөвлөх эмчээр ажиллаад Чех улсад гэсэн үг тийм ээ. Тэгээд дараа нь тэд чиний эмнэлэг байгуулад тэгээ ажиллаж байгаа сүүлд нь Польшоос нэг залуу эмч хийгээд манад ажиллаж өгөөч гэдэг. Тэгээ тэрний хүсэлтээр Польшд Монгол эмнэлэг гэдэг анхны ээж үжиж ажилласан. Ер нь Польшд монголчууд нилээдгүй. Их эндээс ирсэн Монгол эмнэлгийн улсууд бол дандаа Польшд ажилладаг. Тийм байхгүй юу? Ер нь Европт анх эхлээд Монгол эмнэлэг гэж юу байдгийг, бариац гэж юу байдгийг нээсэн хүмүүс одоо авгаа битэрл байна даа. Мэдээч хүний хань гэхээр хамгийн өмнө төшөг байна. Тэрнээс ч хойш одоо баг 20 жил болчихсон шүү дээ. Тэгээ одоо Монголд ирээд 8-9 жил болж байна. Тэгээ өчнө олон эмчлээ дээ. 22 аймгаараа явлаа, Сумдаар нь явлаа. Одоо сүүлдээ энэ суурин улсад маш их хэлээ. Сая өртөл завхнаас охины маань эмчлүүлээд эдгчээд одоо сахнаа явуулсан биш үү? Сахнаа явуулсан тий. Тэгээд суужаад л Монголын Мисс охин маань гинт ороод ирлээ. Тэрэнд маш их баярлж байна. Тэгэхээр өнөөдөр бас ингээд алтайгчийн маань хүн чанар гэдэг ийм сайхан нэвтрүүлгээр ийм сайхан хүн чанартай тэгээ маш олон хүн эдгээсэн. Дээрээс нь өөрсдийнх нь бас онцгой хувьцаар хүнийг бас хувцсны цанаас өвцийн дагуу эдгэж байгаа ийм ачтай сайхан хоёр хүнтэйгээ ингээд ирээд ажил дээр нэрээд ажил мэргэжлийн талаар нэлээ их ярилцаж байгаа. Үнэхээр сайхан санагдаж байна. Дээрээс нь бас ингээд тэрнийхээ хажуугаар энэ олон хүнийг эдгэхийн хажуугаар бас ингээд уран бүтээлчдийг соёл урлагийн салбарт тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж байгаа ийм сайхан хоёр хүн байна. Тэгээд баярлалаа гэж хэлсэн миний бүр нэр төрийн хэрэг болж байна. Үнэхээр их баярлалаа. Маш олон хүмүүс баярлалаа гэж хэлхийг хүсдэг баг. Тэгээд би бас ингээд маш азтай ийм сайхан хоёр хүнээс ирээд
хүн сэтгэл үзүүлээд ингээд байж байгаа миний хувьд нэр төрийг сайхан үйл явдал болж байна. Та хоёрдаа ингээд өшөө илүү их бас сайхан үйл явдал бүтээхээр бас төлөвлөж байгаа ах гэж бодож байна. Тэгээд ажил амьдралд нь тэгээд бас маш урт удаан наслаад маш олон хүн эдгээгээд уйна түгээгээрэй гэж хүсэн юмэр байна. Баярлалаа. Онцгой хувьдас төвийн тэргүүн, Монголын ард түмний баатар, Монголын ард түмний гавьяат, Монголын үндэсний шашны тэргүүн, академич, доктор, буянт уйлстан, олон улсын онцгой хувьдаст Монголын уламжлалт агрын бариач цолтой, Бац Солонгойд эмнүүлж бас хүү талархаж явдаг олон ч үйлчлүүлэгчид бий. Бац Солонгой судсааран шилж таны зовир болон олон жилийн хууч өвчнийг тань удмын агрын барай засал төөнүүрийн аргаар эд эсийг сэргээх, судас сувгийн хаалтыг гаргах барай хийж зурхай үзэж засал хийдэг байна. Түүнд хандсан хүмүүс янз бүрийн зовлон зовиртай. Сахарын шижин, тархины өвчин, тархины даралт, бөөрийн даралт, савны хазаалт, ардклиад, давсагны өвчин, шээс задгаарах, эмэгтэйчүүдийн элдэв өвчин, өндөвч, киста, турба хоолой бүлрэх, бронхит, уушиг, амьсгалын замын өвчин, тал биеийн саажилт, зүрх судасны хатууралт, даралт, дэлүү ходоод цөсний хүүдийн суналт гээд олон ч өвчнөөс амжирсан хүмүүс байдаг байна. Би өөрөө биеийн байдал жаахан төрөв улцархай өвчтэй шээс давсганд цулуутай гээд даралт жаахыг хэсдэг. Бас нэг зүрх бөөрийн явдалтай байна гэдгийг энэ дээр хүчлээ мэдлээ. Тэгээ энэ вариант нь ороод тэгээ асар хөлрөөд биеийн байдал шал өөр боллоо. Тэгээ биш одоо 5 дахь хариулт чинь 2 дахь оройсон сүнэ одоо ерөөсөө маш хачин болсон бие. Хөлс гоож ерөөсөө тамир тасраад. Тэгээ өглөө нь бол ерөөсөө унтад сэрмээргүй. Тэгээ юу болчих гэмээр л байл. Тэгсэн чинь өнөө өглөө болсон чинь нэхээ бие хөнгөрөөд нөгөө хөлс маань жаахан хатах маягтай зөвхөн 2 хөлийн доошоо шилбэнээсээ доош их халуугаар гэж хөлс гараад. Тэгээ сэтгэл санаах өндөр шээсний замын явдал нэлээд гагуу чөлөөтэй маягтай болоод тэгээ өнөөдрийг сэтгэл хангалуун энэ хүн дээрээ бариулахаар ирлээ. Тэгэхээр энэ хүний жохом удам Оксхааны тухай ярих юм бол манай Зохион аймгийн цагаан хайрхан сумын хариат бид нэр Хамбо багш гэдгийг тийм хөгшин байсан. Би тэр хүний шамин юм. Номын 3 төрлийн номын лон хүртсэн. Аав нь байсан байна. Тэгэхээр манай багшийг бол нутгийн ард түмэн хөгшч бол энэ бол эгэл төрлөختөн биш ээ. Хармах галын бүрэлбааны хүн. Ийм хүнд хазгай буруу зүрүү үзэл бодол санаа сэтгэлтэй явж орж ерөөсөө бүтэхгүй шүү. Хараад хүний ямар байхыг мэддэг. Ийм л хүндээ. Одоо номын тулан болсон тийм хүн байсан. Тэгсэн чинь хүүтэй нь ингээд нэг өөртөө бариаслын ажилаар оролдоо өөрийгөө эрүүлжүүлэх ингээ орчдөг. Энэ тэр хүний тавьсан их ерөөлийн хүч байдаг баг. Үнэхээр бол сэтгэлд бол хачин их өвөрмөгц сайхан тэр нин сэтгэл гэдэг энэ үүрээр дамжуулаад миний тэр тавьсан ерөөлийн хүч энэ хүн дээр үрсэж эрүүлж нэг юм очрол ерөөл байсан байгаа гэж одоо сэтгэл хангалуун байна да хүмүүс. Үйлсэн дана сэтгэл юм бүтэж дэлгэрч явахлаа гэж яриа миний. Хүн чанар гэдэг нэвтрүүлгийн сайхан нэвтрүүлд оролцож байгаадаа баярлж байна. За энэ хүн чанар гэдэг дээр би давчхаар 2 хал юм хэлж чинь илүү мар яах вэ? Ер нь хүний энэ хүнд тусалж байгаа. Хүний эрүүл мэндийн төлөөч, хүний ерэн сайн сайхны төлөөч, хүнд энийг өгөөмөр сэтгэл гаргаад тусалж байгаа. Энэ бол хүний мөн чанар юм аа ярихгүй. Хүний чанар. За тэгээ энэ Бац Солонгой бариачийн хувьд бол энэ их өвдөстэй ингээд ярьдаг гэж байгаа. Тэгээ энэ хүний өвдсийг бол бид нэр одоо гаргаж туршиж шалгалаа л да.
овцсон аргагүй юм. Удам сайжийн заяа сайн гэж. Тэр шиг энэ чи эцгнийх мундаг хүн байсан байна. Тэгээ өөрийнхөө тэр олж авсан мэрэгжил эрдмээ бол айгүй их өөрийг хөгжүүлж чаддаг. Авьяасыг хөгжүүлдэг. Авьяасаа байн хөгжүүлдэг. Тэгээ цаанаас өнө удмын овцтой. Тэргээр одоо энэ олон түмэнд бидэнд одоо энэ бидний өвчин гэдгээ ялаашруулж байгаа. Бат сонон болон түүний одоо эхнэр туяа. За энэ хамт олонд нь бас бид баярал талархснаа илэрхийлж ёстой. Их баярлж байна. Танаа нэвтрүүгээ дамжуул. Бидэнд одоо би бас нэг 3-4 хоног бариулж байна. Тэгээ яг би бол янз бүрийн ядаргаа мадаргаа тэгээд зэрэг зүрх зүйлсэлгээдэг хүн байна. Тэгээ ер нь хөлс шиг гардгийн байна. Тэгээ ер нь бүр андч илэрхий мэдэж байна. Тэгээд 3 хоногоос ол тэгээд юм болд их сайхан тодорхой болдго юм байна. Их сайхан болдго юм би тайвшраад байна. Иймэрхүү байдаг юм байна. Тэгээ би энэ хүний алтан гартай энэ овдс ихтэй алдартай эмч хүн. Энэ хүн бол одоо их төрлийн шидтэй авьяастай аав ээжийнхээ хайхтар уламжлалыг хөгжүүлж өгчүүл чадсан ийм идэвхтэй ажиллаж байгаа батламдаа ажлын амжилт хүсээд цааш нь туяа хоёртаа эрүүлийн хурднаас л даан жаргаж олон түмэнд тус өгөөж хайрлж яваарай гэж өрөөж та. Манай хот 2008 оны 11 сараас цусны өвчин гэсэн тийм биеэр нь жижиг улаан туурсан баггүй. Тэгээд эмнэлгээр яваад өрөөс нь хөрдөнгө авахгүй байтгч хот мот явжсэн. Тэгээд баралж 2 жил гараа явсан баггүй. Тэгээд энэ ч нэг ярилцлага өгч яхад нь би хараад энэ хоёр хүн дээр ирсэн. Тэгээд хүүхдээ бариулаад тэгээ аягүй хөрдөн өгсөн. Бариулаад битгаар уураг авч уугаад эхний нэг бараандаа ороод уураг авч уугаад шинжилгээ өгөөгүйсэн. Тэгээд дараад нь дахиад нэг 2 дахь бараандаа ороод уураг авч уугаад тэрийг дуусчаад сая шинжилгээ өгсөн баггүй. Тэгсэн чинь тэр шинжилгээнүүд нь айгүй сайн гарсан. Эмч нар нь бүр айгүй гайхаад тойр одоо юу хэрэгэлсэн, яаж ямар үр дүнтэй болсон гэд айгүй тийм явчихсан. Тэгээ энэ хоёр хүнээр бариулаад манай хүмүүс айгүй сайхан таргалж маргалаад тэгээд айгүй сайхан тийм юу өөрөө нөө эрүүл болцсон гэдэг хүн чинь сэтгэлээр юм чинь айгүй баяртай байгаа. Тэгээд энэ хоёр хүнтэй айгүй баярлж байгаа. Тэгээд цаашдах нь ажил амьдралд нь айгүй эрүүлийн сайн сайхны хүсв. Би одоо 2 дахь удаага барааг хийдэг байгаа. 8 сар бариулж ирсэн. Тэгээд даралт хөөрдөг. Тэгээд гал мал байж чаддаг. Тэгээд өөд нь холоо ээж хөөрдөг юм байна. Тэгээд одоо бараа хийгээд тэгээд сайн болж байгаа. Даралт би 160 хүрдэг байсан. Тэгээд ингээл холол ингээд бие өгөөлж ингэж ундаг байсан бүр. Тэгээд одоо 8 сард их бариулаад тэгээд түүнээс наруудаа даралт 130 хүрч чад тулгыг хөвддөг байсан. Тэгээд тэр тулгааны өвчин намар нөгөө бариулж байгаа хугацаанд нэлийн хөвдөж байсан. Тэгээд нөгөө цээрээ өнгөрөөд ямар ч байсан тэрнээс хойш хөвдөх нь орсон. Үргэлжийн ингээл гаднаа бууж гэнэ бит хоёр чинь нэг завгууд 2 хүн явж байна. Манайх бол хагас бүтэн сайд дээрж амардаггүй. Ерөнхийдөө бол цаг наргуул явж л байх юм. Тэгэл хүмүүс маань за нэг амрын их нөгөө дандаа шинэ ирж байгаа усуд байж дандаа яарсан өвдсөн твцсэн усуд идвэхээр бит хоёр чинь хүмүүсийн захианд орчдөг шүү дээ. Одоо хурдан үзээд гэж хурдан хийгээч гэдэг ахаас өшөөр та 2 минут 5 минут амар гэж хэлдэг хүн чинь ховор шүү дээ. Тэгээд иймэрхүү байдалтай тий. Ер нь сая таныг барьж явах явцыг л ажиглалаа л та. Ерөөсөө маш хурдан. Бараг нэг 10 секунд, 10 гаруй секунд болвоогүй юу? Доор маш хурдан бариад гарах. Тэр бол нэг өрмөц онцлог шиг байлгүй яг. Ерөөсөө хүний авьяасч дээ л байхгүй. Гадны хүн ороод ирэх юм бол энэ ч нэ өө энэ юу ч одоо яаж барьж байгаа хүнтэй яриалах юм. Гар хүрээч би яаж идэдэг гэсэн ойлголттой. Гэтэл санаа тийм биш. Яг энэ нэг Монгол хүн өөрийн биеэр өөрийн нэмшлиг гэдэг ч л одоо энэ. Одоо нэг бүгдэрсэн судалж хаалттай гаргана гэж одоо сайн миний барьж байгаа шүү дээ. яа нэршил маань юу вэ? Агрын барьж. Агрын барьж гэдэг чинь бол дотор олон янзлалтай. Ер нь барьж дотор олон янз ясны барьж, тарины барьж, домын барьж, шаацуг Японы барьж байж байна те. Тэгээ сүүлийн үед болохоор юуны барьж гэж бас Азийн нурууны барьж гэж явуулчлаа. Үндсэндээ бол барьж дотор олон янзлалтай. Миний болохоор агрынх нь барьж. Агрын барьж ямар учиртай юм бэ гэхээр багаасаа их эцгээс заяагтаа төрсөн тэнгэрээс зайсан тийм л ярьжсэн генд маань тийм л ген л байгаа байхгүй.
Манай хүний бас нэг барины онцлог юм л да. Энэ хүн маань ерөөсөө хүмүүсийг хэвтүүлдэггүй. Яагаад хэвтүүлдэггүй гэхээр өнөөдөр нэг ийм явдал болсон. Юуны Өмнөг аймгийн Номон суманд одоо ингээд нөгөө найз тооцоо явж хагаад, ууланд явж хагаад сум алдаад нусныхаа ятан альсыг гэмтсэн байгаа байхгүй юу. Ингээд гэмтээгээ тэр залуу маань 9 жил хөлбөө байсан. Ерөөс 9 жил явж байгааг мэддэггүй. Тэгээд өтгөн шингэн доошоо асан гарахгүй юм байсан. Тэгээд тийм залууг эн чинь очиод явж чи гэж загнаад чи өнөөдөөс эхлээд хөдлөх ёстой, явах ёстой хэрнэ. Би гарч ирсэн үнэ гэсэн байхгүй. Чи ямар сони юм бэ? Хүн таварж байгаа юм шиг. Өнөөдөр 9 жил хөлгүй байсан хүн яв гэдэг юм чи ямар сони юм гэхээр энэ хүүхд явнаа, явах ёстой. Тийм учраас энэ хүүхд татцдгийн тэнхээ өгөх ёстой. Тэгээд үнэхээр тэр хүүхд 14 хоногийн дараа явсан байхгүй. Хөдлөөд явсан. Тэгээд тэр хүүхдүүд тэгээд яг тэр үед тэнд нэг бөө ирсэн байсан. Тэгээ манай хүн бүр бид хоёр ч бүр эндээс ганцхан тэр залуугийн төлөө очсон гэдэг бод. Ерөнхийдөө надад дандаа уцаар ярина. Тэгээд би бүр өрөвдөд хөрх амт энэ нэг амтан дээр очиос өмнөгөө бас тэгээд цаашаага Номон сумд очиж байгаа. Тэгээ очсон чинь ганц тэр залууг очиод имжлэхэд очиход бас бөө ирчихсэн имжижсэн да. Тэгээ нөгөө бөө нь болохоор чи барайш зүйлээд яад гин би чамайг имжилж өгье гэдэг. Тэгээ яг яваад очсон чинь хамгийн гол нь ягаад би ганцхан тэр залуугийн төлөө тодтоод байгаа гэхээр яваад очсон чинь нөгөө залуу маань дийдэг штэ. Та үнэхээр намайг идгэж чадахгүй гэдэг. Тэгж хэлдэг. Тэгсэн чинь манай хүн чинь дургуусаад чи итгэж чадахгүй бол юу гайж намайг тэр холоос ирээч гэж ингэж байгаа. Би өнөөдөр чиний төлөө сэтгэл гараад ирж байхад чи өнөөдөр миний ингэж би тэгвэл чадахгүй би чамайг барихгүй. Би ямар өнөөдөр чиний би яаж хүлээж авах би мэдэхгүй учраас би нэг би тэгж өнгөрдөг хүн биш. Чадна гэж худлаа яриад би өнөөдөр чамайг чиний организм ямархыг мэдэхгүй ч би худлаа чамд ярьж чад чи хүн уурах өвчин тусан би чи чадахгүй. Итгээд бариулахгүй бол бойл. Гэт энэ маань гараа явчихдаг байхгүй. Тэгсэн нөгөө залууч нь нэснэ заавуучлаар ахаа би үнэхээр бариулъя гэд. Тэгээд барианд ороод манайшир бүр ингээд уннаасаа эхэлж ингээд зүгтсэн гэж байгаа. Тэгээ нөгөө хөлдгээд чинь бүр айгүй өөр юм бас итгэх хэрэгтэй. Хүн өнөөдөр хөлгөө болсон гэж за би одоо өнгөрсөн гэж суугаад байвал яагаад ч байхгүй. Харуулсан хүн ч гэсэн өнөөдөр би за би хөдлөж болохгүй гэсэн шиг хөдлөхгүй гэлээвэл саажилтаа хэврээр өрөөсөн гарна мдээгүй хэврэл байна шүү дээ. Тийм учраас тэрийг яахын тулд яах ёстой вэ гэхээр ерөөсөө тэр хүний юу хэрэгтэй байдаг. Итгэх хэрэгтэй. Давхар итгэх хэрэгтэй энэ хүний одоо тэгээ шаардсан юм бүхэнд яж хүн өвднөө зарим хүмүүсд өвдөөд л 4-5 хоног бүр 12 хоногоор өвдөнө. Тэр яаж юм гэхээр нөгөө апресс хийсэн нөхцөлд апресс чинь нөгөө цаан чинь нөгөө бас судснуудын гэмтэл үүссэн байгаа шүү дээ. Тэр судснуудын нөгөө гэмтлүүд чинь бүтэн тайлгдах хугацаа гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүн чинь 7 сарын дараа 8 сарын дараа ирээд чинь тэр хугацаа байхгүй юу. Тэгэхээр тэр хоорондоо нөгөө өвдөд ахаар өвдөд ингээд тэр чинь тэгж ижээл нэгэн зүгээр болсон. Одоо нэг талд зүгээр болсон, нөгөө талд нь өвдөд энэ чинь нэг талд нь зүгээр болсон л чинь нөгөө талд зүгээр болох хэрэгтэй байхгүй юу. Эрүүл явбал мянган лан гэдэг. Амьд явбал алтан аягнаас ус уунж гэлцдэг. Олон ч хүнд амьдрах итгэл, эрч хүчийг хайрлаж, аав ээжтэйгээ эдэг бүтэн байхын жаргалын дэдэг амсуулж яваа энгийн хэрнээ эгэлхэн эрхний яриаг элдв хачир, элдв чамин чимэглэлгүйгээр үзэгч танд хүргэлээ. Онцгой хувьдас төвийн тэргүүн, Монголын ард түмний баатар, Монголын ард түмний гавьяат, Монголын үндэсний шашны тэргүүн, академич, доктор, буянт уйлстан, олон улсын онцгой хувьдаст Монголын уламжлалт агрын бариаж цолтой Бат Солонгой энэ л нэвтрүүлгээр мань дамжуулан эмнүүлж, совилуулж хамтдаа энэ л гайхамшигыг бүтээлсэн эрхэм та бүхэндээ чин сэтгэлийн мэдчилгээ уламжилсныг энд онцлох нь зүйтэй болов уу? Тийм ээ. Амьдрал энгийн тусмаа сайхан. Энгийн бүхнээс л бидний амьдрал ихэж эцэс төгсгөлгүй мэт хөвөрсөөр л байдаг. Хүний амьдралын хамгийн сайхан дурсамжийнх нь эзэн нь болж хүний хорвоод амьдрна гэдэг тэр бүхэнд тохиолдоод байдаггүй ховорхон тохиолох тавилан бизээ. Сайн аавынхаа удам залгасан эрдэм мэдлэгийг өвлөн авч удмаа алдалгүй уламжлалаа таслалгүй яваа эрхэм танд үзэгч түмнийхээ өмнөөс урт насалж удаан жаргахын өрөөлийг хамтдхан өрөөё.